За сайн байцгаана уу өнөөдрийн мэнд төргий. Түүх нийгмийн ухааны өгшинх мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ соёлын нийгмийн шинжийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг сэдвээр хичээл авахд бэлэн болсон байна. Та бүхэн анхаарал хандуулно. За тэгээд Монголын соёлын талаар эхлээд авч үзэхийн тулд үндэсний соёл, угсаатан, ястан, овог гэж юу юм бэ гэдэг талаар эхлээд бас анхны ойлголтыг дараа нь цааш хичээл явуулсан юм болов уу гэж бодож байна. За ингээд бүгдээр хичээлдээ орё. За үндэсний соёл гэдэг ойлголтоор тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зам байдлын хэм маяг, үнэлэмж болон институтуудын нэгдлийг илэрхийлдэг. Хамгийн том өргөн үрээтэй ойлголт бол үндэстэн байдаг. За үндэстний дараагийн жижиг ойлголт бол угсаатан гэдэг ойлголт. За түүх соёл амьдрал ахуйн хувьд биетэйгээ ойр төрөл нэгэн угсаа гаралтай хүмүүсийг бол угсаатан гэж хэлнэ. За угсаатан дотор бол ястан багтана. За ястан нь бол нийтлэг аялал, зан заншил, сэтгэл зүй, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдлийг ястан гэж хэлнэ. За ястны дотор бол угсаатан бол хамгийн том жижиг нэгж нь бол тухайн овгууд багтана. За тэгэхээр энэ үндэстэн угсаатны зэрэг энэ амьдралын хэв маяг, сэтгэл зүй, аж ахуй, соёлыг нь ерөнхийд нийтэд нь ямар шинжлэх ухаан судалт юм бэ гэхээр энэ угсаатны зүй буюу этнологи. За англиар бол этнолог гэдэг гэсэн утгатай энэ үг бол орчуулагддаг байгаа. За ардыг судлах уу гэсэн утгыг илэрхийлдэг. За угсаатны зүйн судалгаа нь орон нутгийн ард түмний соёлыг газар дээр нь судалдгаараа их онцлогтой. Этнографи буюу угсаатны зүй гэдэг юм шинжлэх ухаан болон хөгжсөн одоо хүртэл явж байна. За угсаатны зүйн судалгааны талаар бол хамгийн хүчтэй, хамгийн дөрвтэй судалгаа хийсэн хүн бол нэрт эрдэмтэн угсаатны зүй судлаач Бадам Хатан гэдэг хүн байдаг. За энэ хүний бол удирдлагаар Монгол улсын угсаатны зүй 3 бот гэж суурь бүтээл Монголд хэвлэгдэн гарсан. За эдгээр Монголын угсаатны зүйн сонгодог суурь судалгааны өв болсоор байна. За тэрээр Монголын олон угсаатны соёлыг ямар аргаар судлах ажлыг санаачлан эхлүүлж, за этнологийн судалгаа хийх арга барилын тухай, за мөн хөвсгөлийн цаатан ардын аж ахуйн амьдралын тойм зэрэг олон 10 нийтлэл зохиолууд бичиж гаргаж ирсэн юм. Монголын угсаатны зүйн судалгаа эрдэмтдийн бол ноён нуруу болсон том судлаач байдаг. За ерөнхийд нь үндэсний соёлыг бол дотор нь зонхилогч соёл болон дэд соёл гэж хоёр ангилаатай. За зонхилогч соёл гэхээр юу ах вэ гэхээр тухайн нийгмийн гишүүдийн дийлэнхтэн зонхилж амьдрах зан үйл, үйлдэлийн загварыг тодорхойлогч соёлыг бол зонхилогч соёл гэж хэлээд байгаа. За дэд соёл гэхээр зонхилогч соёлоос бага зэргийн ялгаатай боловч түүнтэй нийцэж байдаг соёлыг хэлж байна гэж байна. За зонхилогч соёл гэвэл халах угсаатны нийгмийн хамгийн том зонхилогчуд тийм ээ. Тэгээ өвдний эдний амьдралын хэв маяг юу зонхилогч соёл болж байна гэсэн. За дэд соёл гэх юм бол жишээ нь дөрвөд, дуранхай, баяд, ойрд, хотон тийм ээ. Зэрэг ийм жижиг соёлууд нь бол хамаарна гэсэн. Дэд соёлд соёл бол бага зэргийн ялгаатай боловч түүнтэй нийцээд оршин тогтнож идэх соёлоодыг хэлнэ гэж агуулга явж байгаамаа. За Монголын соёлын нэгдмэл шинж гэдэгт бол ийм 5 зүйлийг багш надад оруулж байж байна. За нэгдүгээрт бол Монголын угсаатан үндэстэн бүрд байдаг Монголын бүх элементүүд, соёлын элементүүд бол өөрөө нэгдмэл шинжтэй байгаамаа. Бүгд нэг зүйл рүү чиглэж байгаамаа. Монгол угсаатан үндэстэн гэдэг зүйл рүү чиглэж байгаамаа гэдгийг харуулсан үгнээс нэгдүгээрхий сонгосон бол. За хоёр дахь нь бол Монголын соёл бол Монгол болон Казах үндэстнээс бүрдсэн нийгмэл нэгдмэл соёл юм гэдэг байр суурьтай байгаа. За гуравдугаарт бол Монголын соёл нь Монгол хүн байхад бахархах зүйлтэй болоход чиглэгдэнэ гэж заасан. Тэгэхээр Монголын соёл бол ерөөсөн Монгол бичиг гэдэг нь Монгол үндэстнүүдийг Монгол угсаатнуудыг нэгтгэхэд гол хүчин зүйл боллоо. Сая Монгол бичгээр хичээл явуулахыг хориглоод өвөр Монголд болсон шийдвэрт Ар Монголд жишээ нь чигсаал цуглаан болоод өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээд үндэсний бичгийг хамгаалаад ингээд чигсаал цуглаан хийж авах жишээний. За Монголын соёлын нэгдмэл дараагийн шинж нь бол монголчуудын түүх болон соёлын хууль
одоо үндэсний аюулгүй байдлын одоо хуулинд зааснаар бол монголчуудын түүх соёл бол монголчуудын өөрсдийнх нь өв хөрөнгө юм аа гэж ингэж заасан байдаг. За дараагийнх нь бол монголчуудын гэр барихын угсаа юун дээр бол монгол угсаатнуудын гэр нь бол бага зэргийн одоо бичил жижиг элементүүдээр ялгаатай байдаг боловч үндсэндээ бол нүүдэлчдийн одоо авч явдаг одоо энэ гэр сууц нь бол тэдний одоо нүүдэлчин амьдрах тогтолцоонд бол бүрдсэн. За байгаль газар зүйн онцлогийг тус бүртээ шингээсэн байдаг гэдгээрээ ялгагдчихж байгаамаа. За гэх мэтчлэнгээр ингээд Монголын соёлын нэгдмэл шинж бол олон зүйл дээрээс харагдаж байна. За өнөөдрийн хичээлийг анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзтлаа. Түр баяртай.